Би бол Монголын хөгжмийн төлөөлөгчийн хувьд бол нэг 3 дахь 4 дахь үеийн шинэ үеийн хөгжмийн шүү дээ. Ер нь Европт харьцсан хөгжмийн шинэ үеийн хөгжим гэсэн юм л да. Шинэ үеийн хөгжмчдийн хувьд бол би нэг 3 4 дахь үеийн хөгжмийн зохиолч юм билээ. Бодоод байхад энэ манай Ахмад үеийнхэн бол ер нь асар их юм хийсэн байна. Гонч сумлаагаа бол үнэн чанартай бол манай Монголын хөгжим эрдэмж өгсөн байна. Одоо эрдэнэтэй Монгол хөгжим эрдэнэтэй юу гэвэл гонч сумлаагаас асуу гэж хэлмээр. Монголын хөгжим авьяастай юу гэвэл чойдгоос асуу гэмээр юм шиг. Үнэхээр Монголын хөгжим бурханлаг хөгжим үү? Гэвэл шашны гэсэн үг биш. Тэнгэрлэг хөгжим үү? Гэвэл мөр даржаас асууж идэг юм. Гэмээр юм шиг байна. Тэгээд хөгжмийн дээд сургууль төгсч ирчихэд гончгсамлаагаа мөр дарж байгаа эдгээр нэлээд настай болсон хөгжмөнд шинэ хөгжмөд бичээд гончгсамлаагаа эдгээр бол бид нарын хөгжмийг их магтаж байсан. Их магтдаг байсан шүү. Хангал бид нарын хөгжмийг хангал нацагдарч бид нар алтан үед нэг үеийг шүү дээ. Бидний дараач үеийг шар бэлгэж аргал гэд гараад ирнэ. Бид бол гончгсамлаагаа мөр дарж байгаа эдний хөгжмийг сонсохдоо зэрэг дотроо бол жоохон тийм хоцрогдсон юм шиг санагдаад байдаг байсан. Таархан хөгжим байсан даа гэл ингээд тэр хөгжмийн насрасаас нь хойш эргүүлээд дахиад сонсголоор бол хутлаа батчихсан байна бид нар. Яг л өөрийнхөө үед өөрийнхөө ертөнцийг үзэж байсан тэр үзэл үнэнч гэрэл арга барилтаа агуу юмнуудыг бүтээж байсан. Сайхан хөгжим гэдэг утгаар нь биш. Ерөөсөн дэлхийн хөгжмийн 20 дугаар зууны нэг одоо шинэ хөгжмийн эцэг нь гэж Арнольд Шонберг гэж Австри хүн байт юм л да. Тэр хүн хөгжим цоо шинэ систем тогтоосон. Гүр ихшгүүдийн систем. Октор Чайковский таахт ярихгүй тийм систем. Тэр систем бол их газар авчид дэлхийн 20 дугаар зууны хөгжмийн технологийн түвшнийг тэрний системийн түвшингээр хэмждэг ийм нэг хэмжүүр гараад ирсэн юм л да. Тэгэхээр тэрний системийг чадах хатгаараа би илэрхийлэх гэж бичсэн ийм 2 минутын хөгжим байгаа юм. Тэгэхээр манай телевизийн найруулагч, опера найруулагч одоо тэр зохиолчдод бол энэ хөгжим тийм одоо нэгэн дургүй хөгжим юм шиг байна. Энэ хөгжим их дургүй. Тийм учраас одоо ямар юмн дээр тавьдаг хөхтэй зэрэг хэдийд холоор гарна, тэнд тавина. Хэдийд одоо тахлын их усээр гарсан байна, тэнд тавина. Эсвэл одоо их зудтай одоо мал хой одоо сүйд болж байгаа үед тавина. Ийм байна. Тэгэхээр энийг бол ерөөсөн буруу гэж үзэхгүй байгаа юм. Яагаад гэвэл манай телевизийн найруулагч тэр зохиогчд бол энэ бол ерөөсөө миний биш юм байна. Нэг л хүний юм байна. Нэг жоохон хүйдэндүү нөхөр байна гэсэн тэр ойлголтоор ханддгаасаа бол агуулгын хувьд бол тэр тэгд тавьж байгаа нь бол ерөөсөө алдаагүй байгаад байгаа юм. Тэгэхээр та бүхэн энийг сонсоод бас тэгж л ойлгох байх гэж бодож байна. Их шиг хэмнэл гэдэгтэй. Өрн дахны 300 гаруй жил одоо ер нь дэлхийн урлагийг глобалчлах одоо өөрөөр нэг гэр бүлд оруулах чиглэлийн хандлага явлаа шүү дээ. Энэ бол Христосын одоо гаралтай том хөгжим зураг одоо Леонардо да Винчи ч гэдэг юм, Бетховен ч гэдэг юм одоо ингээд энэ томчууд байна шүү дээ. Гэхдээ бол хөгжим дээр яхад сонгодог одоо хөгжим дуу хөгжим гэвэл юу ихтэй зэрэг өөрийнхөө үед бүтээгдээд өөрийнхөө үеийн ихнийг давж чадаад дараачийнхаа үед одоо эрдэнэ болон үлдээд тэгээд нэг үндэстэн гэж хязгаарлагдахгүйгээр нөгөө үндэстний сонирхлыг яг тэр чиглэлийн сонирхлыг тэмүүллийг татж чадах тийм бүтээлийг сонгодог бүтээл гэж одоо хэлэх ёстой юм шиг.
Хэрвээ яг энэ одоо тодорхойлолт гэх юм одоо энэ хэлсэн үгнээс аваад ярих юм бол зан газрын одоо баримлууд сонгодог уу? Гэтэ зэрэг зайлшгүй сонгодог. Монгол уртын дуу сонгодог уу? Гар цаа байхгүй сонгодог. Нор банц тухайн дуулж байгаа дуу дуулах арга сонгодог уу? Сонгодог. Болж ирж байгаа. Хөөмий сонгодог уу? Сонгодог. Тууй сонгодог уу? Сонгодог. Болж ирж байгаа. Шарвгаан зураг сонгодог уу? Сонгодог болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл үндэснээсээ халиад бус үндэснүүд шимтэн дуурайхаас өөр аргагүй тийм бүтээлийн тухайд л бид нар сонгодог бүтээл гэдэг ойлголтыг авч үзэж байвал их зүгээрсэн гэж бодож байгаа. Миний багш 6 хэлтэй. Украин хүн шүү дээ. Эмэгтэй. Асар их боловсралтай. Мэдрэмжтэй. Тэгээ би нэгдүгээр курс ихэд ихний амралтаар Монголд гарсан 11 ширхэг бурхны открит гэж ярьдаг байсан мэт элзэгтэл Японд хэвлүүлсэн. Тэр үед зөвлөлт бодвол тийм сайхан стерео маягтай тий. Тэгж хэвлүүлдэг байсан байхгүй. Тэгээ би гайхуулаад нөгөөдгийг авч багштай бэлгэлэхгүй. Тэгээ багш асуусан. Надаас их сайхан бэлгэлээ. Одоо шавьдаа баярлалаа гэдэг. Тэгэл ингэж байгаа нь ямар учиртай? Энэ бурхан чинь таг. Яагаад энэ дээр 3 ахмад толгойтой байна? Энэ нь яагаад 7 ахмад толгойтой байна? Таг. Үнэн? Яагаад дор нь одоо хүн шалдан өнгөтсөн танаа бурхан ч одоо ингэ дээр хишгцэн байгаа. Таг. Тэгээ багш надад хэлжсэн. Өөрийнхөө соёлыг итгэхгүй байж хүний соёлоос суралцсан гэж ярьдаг чинь ямар учиртай. Энэ бол хүн болсоор хамгийн гашуун үгийг сонссон мөртлөө өнөөдрийг хүртэл би хэн нэгэн хүнд уянтай үлсхийгээд нэр хүндтэй яваа тэр үгний гарьяа гэж би ойлгоно. Тийм учраас гашуун байх тусам үнэтэй байдаг гэдэг. Одоо хүртэл энийг бол 1000 давтаж ярьсан гэж хэлэхгүй. Хүн ер нь ямар гэж одоо гарал үндэстэй амт юм. Ер нь яагаад энэ Монголд чинь 4 цагийн улирлаг гэдэг юм байсан. Байгаад байгаа юм. Яагаад тэр их Чингис хаан гэдэг чинь одоо тэр дэлхийг л одоо эзэлсэн бол тэр нэг хөлж өгөх гээд байдгүй. Эсвэл халж баларах гээд байдгүй. Тэр сайхан одоо Европын талд Монгол улсаа байгуулж бололцоо байсан биз дээ. Байсан байгуулчихгүй яагаад энд байгуу эндээ л ингээд хорогдоод байсан юм. Энийг жоохон жинхэнэ Монгол одоо хүний үлгийн нутаг гэж ингэж үзэж байсны учир юу юм? Интер гэдэг бол зүгээр нэг Бээжингээс Юан улс задран батраал одоо Долон төмөр хаан хөөгдөөл гэдэг юм уу? Цагаатаа магаатаа улсууд одоо тэндэн балраал тэгэл ерөөсөн хумигдаал нэг газар ногоо ургахгүй нэг цөлдөө хүрээд ирсэн юм шиг ингэж ойлгож болохгүй юм шиг. Энэ бол заяагдмал төрмөл ийм нутаг юм. Тэгэхээр энэ төрмөл нутгийг бол Америк сайхан, Швейцар сайхан гэхгүйгээр энийг ухаж бодооч. Энд чинь тэр дээдс ухаантай одоо олон хаадууд чинь энийг чинь бариад байсан байх шүү дээ. Энэ дээр чинь Монгол улс дэлхийн хамгийн хүчтэй гүрэн болох бололцоо бий шүү дээ гэсэн энэ санаануудыг л одоо хүмүүс түлхэж өхийн тулд түүхэн тэр байглаан, уламжлалаан одоо тэр юу гэдэг генийн одоо уламжлалаан эргэж одоо та нар ухаж хараач. Тэр учраас сэрх ухаанаа дуудаач гэж. Тэр санаагаар би ном бичсэн хүн шүү дээ. Холдох тусам нутаг бол улам хүчтэй хайр. Энэ бол төрсөн нутаг гэдэг бол
асар их үнэтэй. Тийм учраас бид нар үнийг хайрлаж явах хэрэгтэй. Тийм учраас одоо бид нар бүхэн бомбын орон гэж дуулсан. Хөгжим судлаагчийн хувьд бол их бойлохоо замаар хөгжим судлаач руу орсон хүн гэж би боддог юм л да. Нэгдүгээр курст байхад хөгжмийн онлайн систем гэдэг айхтар хичээл нэгдүгээр дамжаанд байхад Киевд ордог ус тэрийг ерөөс ойлгохгүй. Ёстой нэг хэцүү. Цэвэр математикийн шинжлэх ухаан шиг болно л доо. Тэгээд ер нь шалгалт авахтаа багш тэгсэн. Ерөөсөө чамаас бол шалгалт аваад бол чи бол тэтэргүй ойлгоогүй. Миний лекцийг бол ойлгоогүй. Тийм учраас ерөөсөө чи Монголынхаа хөгжмийн талаар би Монголын хөгжим мэдэхгүй. Мэдэх зүйлээ 3 хоног бэлдээд түрээд. Тэгээд ярьчих. Тэгээд би шүүлэг тавилаа. Тэгээд Нор Банцдгаан уяхан замбтын нар мөр доржгаан хийлийн санатина гэдэг нэг хөгжим байдаг. Тэр хоёрын пянз байсан. Тэр хоёроо сонсож гад л тэгээд 3 хоногийн дараагаар багштай очиод л баахан л одоо мэддэг үг чаддаг бодлороо хэлээд л тэнд нэг сонин санаа юу гэж гаргасан бэ гэдэг зэрэг ер нь бол одоо Киев хот бол энэ далай тэнгистэй ойрхон Европын намдар газар. Тийм учраас дууд одоо юм уу Киевийн оролцоо одоо Украинд бол ингээд хашгирахад бол цуураа их өөрөөр сонсогдно. Монголд бол цуураа их өөр, дууны цуураа их өөр. Ягаад гэвэл далайн түвшнээс одоо 3,000-4,000 м дөрөгдсөн байдаг. Тийм учраас цуураа бол тийм эзлэхэн ихтэй. Нэг ууланд очиод нөгөө ууланд хатгатаан
хурдан. Тэгээд эргэж буухтаа бол өнгөн доошоо юм уу буудаг. Энэ нан бар газрын чинь чигтэй газрын чинь хашгирсан өнгө бол хаданд ашрахад эргэж буухтаа бол өнгөн доош буугаад байх. Тийм учраас энэ хөгжмийн урлаг бол танаа урлагч өөр юм байна, манай урлагч өөр юм байна гэсэн ийм санаа хэлчихгүй юу? Энэ бол бодсноо хэлчихэж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл багш бол энийг ер нь маш их сонирхож байгаа юм. Ерөөс хинч хэлээгүй одоо ерөөс их сонь санаа гэрээ. Тэгээд багш бол ерөөсөө та бол одоо хөгжим судлаар яв. Хөгжмийн зохиолчийн ангийг бол юу яагаад завсарт нь яваад завсартны гол юм аа бол хөгжим судлалын судалгачийнхантайгаас. Ингэхдээ зэрэг би нэг номын санд судаг хөгжим бичдэг ингээд хамгийн нүгэл дамтай хоёр анги давхар явчихгүй. Ингээд хөгжим судлалагчийн мэргэжлийг олж авсан гэдэг. Тэгэл үүнээс болоод би хөгжим судлалд бол ямар юмыг анхаарал байдаг вэ гэхтэй зэрэг шашин, төр, нийгэм, ах уй, нөхцөл, авиас чадвар эднэр бол хөгжимд нөлөөтэй. Энэ бол тэр уламжлал энэ бүх юм бол нөлөөтэй. Тэгэхдээ хөгжимд хамгийн онцгой зүйл бол юу гэхтэй зэрэг байгалийн өөрийнх нь дуун авиан тогтоц өөрөө асар хүчтэй хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч одоо зүйл юм байна гэдгрүүл одоо анхаарад байдаг судалгааны чиглэлийн хүн л дээ. Ийм учраас бол Пифагорга бол яасан гэхтэй зэрэг нөгөөх одоо Христосын одоо сүм хэм одоо Христосын маягийн шүтлгийн ийм хөгжмийн бүтээл хийхэд хүмүүс огт байгалийн биш хөгжим сонсох ёстой. Бурхны хөгжим сонсох ёстой. Тэгжээж бурханд итгэх ёстой. Цэвэр байгалийн хөгжим сонсоод байх юм бол сүмд орж ирээд хүн итгэх гэдэг хэцүү. Тийм учраас байгалийн бус тийм одоо 7 гам гэж одоо бид нар ярьдаг. Утсыг одоо 7 огтлоод ингээд хийгээд тэгээд тэр ихтэйс гэж ярьдаг одоо их гурвал гэдэг тэр хөгжмийн хоёр ихшийн хоорондох зай. Яг байгаль цэврээрээ байдаггүй. Тэр зайг бол зохиомлоор гаргаж ирээд тэгээд тэр төгөлдөр хуурын анхны одоо хөг гарч ирсэн. Энэ төгөлдөр хуурын хөг бол явж яг байгалийн цэвэр дууны хөгтөд харахгүй. Тийм учраас уртын дууг бол одоохондоо төгөлдөр хуураар дагж өгнө гэдэг бол ер нь том хэцүү шүү дээ. Ер нь хоорондоо одоо авцалтахгүй байх. Шинжтэй. Хөгжим судлал гэдэг юмд бол зүгээр хүний нотыг тэр тэгж бичсэн байна, энэ ингэж бичсэн байна, тэддгээр 100 тэгж бичсэн байна гэхээсээ илүү тэр орсоор бид нар орс сургуульд өгсөн болохоор орс үг хэлэх гэдэг дээр сүүшнэс. Уг мөн чанар нь юу юм бэ гэдгийг их ухаарч ойлгож хөгжим судлах шаардлага байгаа юм байна гэдэгтэй холбоотойгоор тэр Пифагорын асуудал гарч иж байгаа юм. Тэр манай залуу хөгжим миний нас бие бол миний хөгжим судлалын одоо том ажлуудыг бол гүйцэхгүй байх л да их олон он жил хэрэгтэй. Гэхдээ энэ санаануудаа бол хойж үедээ бол үлдэх ёстой гэж бодож байгаа юм. Тэгээд Монголын хөгжим судлал бол цэвэр байгаль хүний харилцаан дээр хөгжим судлал явах юм бол Монголын хөгжим судлал дэлхийд их үнэтэй хөгжим судлал болно гэж би ингэж найддаг. Хэрвээ миний аймаг дуунуудын концерт болох гэж байгаа бол төгсгөлийн буулах дуучин бол утасангаас өөр дуучин байх бололцоогүй юм а гэж шийдсэн юм а. Нэг утас бол миний 20 дуу гарсан дуусан шүү дээ. Хүмүүс төгчөд байхаас шүү. Хэрвээ Монголын тайзан дээр утас нь дуулж байгаагүй бол хүний заяад гэдэг юм уу, эзэн тааж гэдэг юм уу, тэнгэр тучрыдаа хоёулаач гэдэг юм уу, бурхан мумбын оронч гэдэг юм уу, ийм дуунуудыг зохиогч байсан юм уу, үгүйч байсан юм уу гэж бас бодох цаг байдаг юм аа.
би одоо их том хөгжмийн зохиолч юм шиг л ингээд яриад байна. Яг явж бол багш нар, найз нөхөд, ахмад үе, хүрээлэн байгаа орчин, Монгол амьдрал, Монгол сэтгэхүй ерөөсөө миний одоо энэ кино үзэж байгаа та байхгүйгээр, миний киног хийж байгаа одоо шаравдаж чи байхгүйгээр би том хөгжмийн зохиолч байна гэж ерөөс байхгүй. Намайг эдийн зэргийн хөгжмийн зохиолч болоход Дорцсрон гэдэг сайд огт хөгжим мэддэг хүн байсан шүү дээ. Соёлын сайд байсан. Тэр бол асар их юм надад өгсөн. Амьдрал, соёл, шинжлэх ухаан, түмэн дэлгэр гэж үзэл судлалын хэлцийн эрхлэгч байсан. Асар их юм өгсөн надад. Ухаан, Жанжив багш байна. Жанжив багш бол агуу одоо ухаантай. Ер нь одоо Жанжив багш байгаагүй бол гэд ингэ бодох юм бол багшийн сургуулиас төрж гарсан одоо нацагдорж, сангидорж, цэрэн долгор найруулагч, Жансан нор, Шарв, Бэлэг жаргал, Бүр сүүлийн Бямб баяр, Хатан баат, Чин зориг эдгээр ер нь байсан уу юу гэдэг тухай ярина шүү. Хөгжмийн том одоо ухаантан, том сургам хүмүүжүүлэгч, гэгэрүүлэгч хүн гэж би бол Жанжив багшийг боддгийн. Одоо Лусан Шарваач миний анхны дуу одоо төрсөн нутгийн бараа гэдэг дээр Батлав гэж тамгадарсан одоо хөгжмийн зохиолч байж байна. Тэгээд кино үйлдвэрт миний ихэнх киноны хөгжим бичихэд ерөнхий редактораар Бэлгийн Дамжин сонгоо байлаа шүү дээ. Бэлгийн Дамжин сонгоог нэг эвгүй дуурахад бол би энд нот буруу болж гэдгийг бол тэгтээ тэр үл мэдчихэж байгаа юм чинь. Нэг эвгүй ханиалах гатал үнэн чанартай одоо гэхдээ тэгэл болоог байна л гэдгийг бол ухаардаг. Тийм том хүрээний дотор би хөгжмийн зохиолч байсан байна шүү дээ. Тийм учраас одоо ардын жүжигчин Бат Чулуунч гэдэг юм. Эсвэл удирдаач Чулуунч гэдэг юм. Хэрэг Чулуун багш юм уу Жамсранж байгаагүй бол өнөөдөр одоо миний хөгжим одоо ямар байх байсан юм бэ? Би бас мэдэхгүй. Морин хоостод заруулсан бүтээлүүдээр
төрийн хашаа шагналж байгаа бид үгдийн ахлыг төрүүлж бид үлдэж биш. Монгол төр Монгол хоороо дээлж Монгол хоороо хөндлөдөг болжээ. Ингээд Монголын хөгжмийн урлаг мандтугай үрд хийж явах болтугай гэж залбирая. За ингээд Паскал. Миний үеийн хөгжмийн зохиолчд болоод манай Ахмад үеийн хөгжмийн зохиолч дотроос бичиг цаасанд бол ер нь их нухлуулсан л бараг бие юм шиг байгаа маа. Их дэндүү их нухлуулсан байна. Намайг дөнгө төгсч ирэхдээ зэрэг соёлын яамд мэргэжилтнэр Жанж багш хэлцийн дарга аваад л тэгэл ирсэн өдрийнхээ дараагаар л бичиг боловсруулж эхэлсэндээ бичиг боловсруулна гэдэг бол төвшинтийн бичиг боловсруулна гэдэг бол үнэхээр хэцүү ажил л да. Тэгээ ядахтаар одоо миний яг тэг бичиг боловсруулж эхлэхэд нэг бодоход гайтай юм шиг, нэг бодоход азтай юм шиг. Чимэд дугай жүжиг киноны хэлцийн дарга, Жанж багш уран бүтээлийн хэлцийн дарга. Чимэд гэдэг маань чойжлын чимэд. Тэр хоёрт бичиг төлөвлөж ороод уншуулна гэдэг бол одоо ер нь том даваа л да. Жанж багш л ураа хийж ингэж бичдэг юм уу гэдэг. Монголоор ингэж бичдэг юм уу. Тэгээд Хингоо бол Чимэд дугай бол дооглно. Инээ өөдөөс нэх муха хоо гэд инээ ингэж бичдэг юм уу гэд. Тэгээд тэр хоёр том хүний дэргэд би бичиг үсгт ер нь сайн тайлгдчих шиг болсон шүү юм. Бичих чадвар нэлээ яасан. Тэгэл дараагаар нь Төв хороонд намайг чинь аваачсан да. Төв хороонд аваачихд бол Балхааж гэж одоо бичгийн том хүн байна. Түмэн дэлгэргоо байна. Сүүлд Цахилгаан гэж одоо элчин сайд болсон шүү дээ. Энэ томчуудаар чинь бичиг ном одоо бичээд ирэхтэй зэрэг чинь хүн бас яаж ийгээд нэг юм жал засаалгүй хаа тэгээд нэг жоохон бас нэг нийгмийн амьдралын талаар нэг жоохон ч гэсэн гэгээ суун шүү дээ юм. Тэгээд хүн нийгмийн амьдралын талаар гэгээ суугаад ирэхтэйгэн зэрэг нийгмийн талаар зүтгэх тийм хүсэл зориг ороод ирд юм байл л да. Тэгээд л тэр зоригн дээр ч тэгдэг юм уу хүмүүс урамшуулаад л тэгэл дарга болгоод сайд болгоод л тэгээд л өстө хүний чинь идэлдэг л цаг байсан л да. Тэгэл сүүлд ч нөгөө шинэ одоо тогтолцоонд анхны одоо шинэ үндсэн хууль батлагдаад тэрний дараагаар их хурал мөр болоод чи их хурлын гишүүн болох хэрэгтэй гэж их хурлын гишүүн болгоод тэгэл их хурлын гишүүн болох одоо болъё л гэж авсан л да. Ягаад гэвэл шинэ үндсэн хууль батлагдчихад байдаг. Соёлын талаар нэг шинэ хууль байдгүй. Соёл урлагийн талаар нэг шинэ хууль байдгүй. Тэгэхээр өөрөө л орж зүтгэмээр л байдаг. Тэгэл инк хоёр бит хоёр лавгсрын бид гур урлагаас 92 оны их хурлын гишүүн болж тэр баахан одоо
шинэ хуйлуудыг хийдэг ийм хүн болж хувираа. Тэгээд одоо соёлын хууль, түүх соёлын дурсгалын одоо сэргээн хамгаалах хууль, зохиогчийн эрхийн хууль энэ бүхний чинь одоо тэр их хуралд байхдаа одоо хийлцэж ажлын хэсгийг ахалж инквайр соёлын сайд бас их хурлын гишүүн ажлын хэсэгт оролцож ингэж л улс төрийн амьдрал руу явж авсан л да. Тэгэл яг хүний өмнө гараад юм хум хэлээд ингээд нэг зүгшрээд ингээд эргэтэй зэрэг чинь шүн болгонд л дайчил. Тэр ч одоо нийгэмлэгийн дарга болооч л гин. Энэ ч л одоо нийгэмлэгийн тэргүүлэгч болооч л гин. Энэ ч л инг 50-ны хорооны одоо гүйцэтгэх хорооны одоо удирдах зүйлийн гишүүн болооч л гин. Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга одоо орлогч дарга болооч гэдэг нөгөө нас бардаг их хурлын дарга юм шүтгийг үерхдэг байсан. Чи л одоо болох хэрэгтэй гэдэг. Ингэсээр яваад тэр улс төр нийгмийн амьдрал руу орж эхэлнэ. Энэ маань бол бас л нөгөө хашруудын сургасан нөгөө цэгмэд дарга соёлын яамны сайд байсан. Тэгэл цэгмэд даргыг байхад чинь язгуур урлагийн анхны наадам маадмыг чинь хийх гэдэг хорооны тогтоол гаргуулад Азийн хөгжмийн наадмыг 70-85 онд хийх гэж хөгжмийн холбооны дарга байхдаа зүтгээд л алтан намар хөгжмийн наадмыг бий болгох гэдэг морин хуур наадам гэдэг Монгол туурхтны морин хуурын юу уртын дууны их наадам гэдгийг анхудаа зохиогоод морин хуурын наадам гэдгийг анхудаа 89 онд зохион байгуулад морин хуураа сэргээгсэн үндэсний юмаа сэргээгсэн гэдэг 108 морин хуур цуглуулад нойр хоол үзэтгээд морин хуурын чуулгыг байгуулах гэж Батчулуун бит хоёр төсөл хийгээд шинэ дунд морин хуур гэдгийн зургийг гаргаад морин хуурын чуулгыг энэ чанартай бол Батчулууны одоо зүтгэлээр ингээд яг миний санаа оноо ороод ингээд морин хуурын чуулгыг байгуулад яг морин хуурын чуулга өнөөдөр ямар ч л байлаа гэлээ гэсэн дэлхийн нэг хүн амьдардаг 3-4 төвд нь тоглолцлоо. Баяраа. Нэг их чанга битгий доо. Нэг их чанга битгий доо. Нэгдүгээр дойлоод өг.
Тэгэл морин хуурын талаар ерөнхийлөгчөөс нэг зарлиг гаргуулад одоо энэ 2003 онд ЮНЕСКО-гоор морин хуур одоо дэлхийн шилдэг хөгжмийн зэмсгээр одоо 11 сарын 6-нд ЮНЕСКОгийн хурал болж шилдэг хөгжмийн зэмсгийн одоо батлагдаж тогтоол гарчихлаа. Түр нь улс нийгмийн ажилд бас хөгжмийн зохиолоос гадна зүтгэж явсны хэрэг бас бүтэж байна. Ер нь бол би өөрийгөө их азтай, их завшаантай ийм хүн гэж өөрийгөө боддог. Ягаад гэвэл сайн сайхан найз нартай, сайн сайхан түшиг одоо ханьтай, бүр хүүхэдтэй надад өвдөд унаад өгсөн ч босгоод ирэх ард түмэнтэй.